Бүгдээрээ сайн байна уу? Capital World podcast-ийн маань 2 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өмнөх дугаар дээр Вьетнам улсын түүх болон дайнаас өнөөгийн нөхцөл байдал, мөн эдийн засгийн өсөлтийн талаар сонирхолтой мэдээллийг хуваалцсан бол өнөөдөр Казахстан улсын эдийн засаг хөрөнгийн зах зээл түүхийн талаар ярилцахаар хөрөнгө оруулалтын ахлах зөвлөх Тэмүүлэг оролцож ирсэн байна. Хай, өдрийн мэнд. За өдрийн мэнд. Казахстан гэдэг. За ер нь Казахстан ч бол манайхтай их ойролцоолсон шүү дээ. Станы орнуудын нэг Төв Азид бас байршсан. За эдийн засгийн хувьд гэх юм бол ер нь бас төвлөрөл нь одоо нөгөө байгалийн баялаг дээрээ төвлөрсөн. За эдийн засгийн одоо дийлэнх хувийг нь болохоор байгалийн баялаг буюу одоо тэр дундаа газ, ойл буюу одоо газрын тос бүрдүүлж байгаа. За энэ хоёр бүтээгдэхүүн нийлээд дотоодын нийт бүтээгдэхүүнийхаа 30 гаруй хувийг нь бүрдүүлж байгаа. За нийт экспортынхаа 70 гаруй хувийг нь бүрдүүлдэг. За тэгэхээр ер нь бол байгалийн баялагаа бас экспортлогч орох гэж хэлж байгаа. Хүн амын хувьд гэх юм бол бас яг манайхаас нэг 6 дахин илүү. Тэгсэн хэрнээ сонирхолтой тоо гэх юм бол дотоодын нийт бүтээгдэхүүн одоо манайх чинь түрүү жилийн эцсээр нэг 26 тэрбум $, байсан бол энэ оны эцсийн байдал өнгөрсөн оны эцсийн байдлаар Казахстаны бол 300 тэрбум $, буюу одоо 12 дахин илүү. Тэгээд хөрөнгөний зах зээлийн үнэлгээ нь бас манай хөрөнгөний зах зээлийн үнэлгээнээс 16 дахин илүү явж байгаа. За тэгээд одоо яг энэ Казахстаныг яагаад сонирхоод судлаад байгаа вэ гэхээр ер нь бол одоо Төв Азид байрсан адилхан бүстэй орно хэрнээ манайхаас ер нь бол яагаад илүү хурдтай хөгжөөд зах зээлд олон улсад одоо гараад олон улсын хөрөнгө оруулалтыг татаад байна гэдгийг судлах үүднээс ер нь олон улсын хөрөнгө оруулалт гэснээс Монголын яг нөгөө бизнес эрхлэгчид бизнесийн томоохон байгууллагууд бас Казахстанд салбараач юм ба тий үйл ажиллагаа явуулах ер нь бол нөхцлүүд гараад байгаа шүү дээ. Тохиолдлууд гараад байгаа шүү дээ тий. Тэгэхээр ер нь яг ямар компаниуд Казахстанд бизнесээ өргөжүүлээд явуулаад байна. Тэр талаар мэдээлэл. Одоо нөгөө ажиглагдж байгаа зүйл нь юу гэхээр ер нь бол Монгол нөгөө нэг зах зээлээ тэлээд ер нь бол хамчсан. Одоо томоохон компаниуд бол ер нь зах зээлээ тэлээд Казахстан руу гарч байгаа. За одоо ямар компаниуд вэ гэхээр Янмал байгаа. Тэгээ нөгөө Эрдэнэ твс гэж байдсан шүү дээ. Эрдэнэ твс байгаа. Тэгээд доктор авч сүрүүлжээ. Тэдний бас орсон байгаа. За тэгээ нөгөө Инвескор банк ус ер нь бол үйл ажиллагаа оруулсан явж байгаа. Тэгээ одоо ажиглагдж байгаа зүйл нь юу гэхээр баруун хишиг болохоор Төв Аз одоо манайх ч юм болохоор хоёр улстай хилээд байгаа шүү дээ. Тэднийх ч юм болохоор хойд болон баруун хойгоор одоо орстой хилж байгаа ч гэсэн. Урдуур болохоор бусад нөгөө нэг станы Төв Азийн одоо бага яснуудын орнуудын юм дээр бас ороод байгаа. Тэгэхээр Казахстан ч Монголтой хилээд нэг ийм хүн зав. Жоохон зайд шүү дээ. Тэр хил дээр бас их юм болж байгаа. Харин тийм байна тий. Тэгээд тэр үүднээс одоо нөгөө нэг одоо доктор авч сүлбэж ч юм одоо Монгол Улаанбаатарт одоо бараг юу их газаргүй боллоо шүү дээ. Франчайзын нэг салбар болтлоо олон салбартай. Тэр ер нь бол бизнесээ одоо тэлэх гадны одоо евро сегмент руу гарах. За хэрвээ тийш амжилттай гарчих юм бол цаашлаа дахиад Европ руу за бас одоо Төв Азийн өмнөд хэсгээ байршиж байгаа станы орнууд руу бас гарах боломжтой болов гэж хараад байна. Ер нь тэр үүднээс ер нь тэлэлтэй тийш хийж байгаа болов. Тэгвэл бас би зүгээр нэг Казахстаны талаар мэдээлэл сонсож байхад 90 онд бас Монголтой адилхан зөвлөлт холбоот улсын нэг хэсэг байсан гэдэг тийм социалистаас одоогийн арчилсан нийгэм рүү шилжсэн. Тэгвэл яг 90 оноос өмнөх нөхцөл байдал нь ямар вэ? За 90 оноос хойшоо хөрөнгөний зах зээл нь чөлөөт эдийн засаг хэрхэн хөгжив те. За энэ бас сонирхолтой. Одоо энэ чинь 90 оноос өмнөх Казахстан ч юм бол яг одоо бүгд найрамдах Монгол ард улс гэж байсан шиг бүгд найрамдах Монголын бүгд найрамдах Казахстан байсан. За тэгмүүдээ Оросын зөвлөлт холбоот улсын харьяаллаар бас явж ирсэн. Ер нь Монголтой адилхан. Одоо манай 90 оны арчил гарахаас өмнөх юутай ер нь бол яг адилхан. Эдийн засаг нь болохоор төвлөрсөн төлөвлөгөөнөөр явдаг. За Москвагаас удирдлагууд одоо төлөвлөгөө гаргаж тэрхүү төлөвлөгөөнд хүрч ажилладаг байсан. Хүмүүст бол өөрсдөө гэсэн одоо нэг арчилсан эрх байхгүй. За тэгээд төлөвлөгөөний дагуу ажилладаг. Тухайн үед болохоор зөвлөлт холбоот улсын одоо харьяа байхдаа ямар үр хөрөлтөд оролцож исэн бэ гэхээр байгалийн баялаг ихтэй. За тэгээд зөвлөлдвэрлэл болон одоо хөдөө аж ахуйн салбар нь айгүй одоо боломжтой байгалийн нөөц ихтэй. Ялангуяа Улаанбуудаа гэж яригадаад байгаа. Тэр салбарт бол ер нь тэргүүлэгч байсан. За зөвлөлт холбоот улсын одоо нөгөө жилдээ гаргаж байгаа хөдөө аж ахуйн одоо нийт нөгөө дүн байгаа шүү дээ амиуд. За тэр дүнгээр бол 20 гаруй өрөө зөвхөн Казахстанд ангаараа бүрдүүлдэг байсан. За тэгээд түүхийн илүүдийнх нь болохоор бага хэлбэрээр ажилладаг. Тэгээд 90 оны өмнөх юунууд ч юм бол мөнгөний дэвсгэрт мэдээж одоо нөгөө Оросын рублээр явдаг тийм үедээ байсан. За тэгээд түүний дараагаар болохоор тэр үедээ одоо нөгөө төвлөрсөн хадгаламж нэ төвлөрсөн төлөвлөгөөд орон байхын сул тал нь одоо Москвагаас хэд харьяалтай татаасан илүү их найдсан. За тэгээд төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа болохоор одоо өөрсдөө гэсэн эдийн засгийн одоо төрөлжилт гэж байхгүй зөвхөн хөдөө аж ахуй. За тэгээд байгалийн баялаг дээр тулгуурсан одоо бусад салбарууд нь бол хөгжилгүй. Нэг тийм юутай байж байгаад
юу нь болохоор тусгай тохиолдол нь болохоор манахаас хойш 91 он нэг жилийн дараа. Жилийн дараа цол тохиолдол зарсан. За тэр бас ер нь яг л Монгол дээр явсан процесс л яг тэр чигтээ явчихж байгаа юм л да. Одоо 90 онд манайх чинь нэг арчлал орж ирээд нэгсээ ингээд хөл толгойнолдохгүй, эрх зүйн шинжилтүүд нь орж амжихгүй нэг хэцүү байсан шүү дээ. Ханш ингээд бүх юмнуудын үн нэмэгдсэн, эрэлт нь амар их байгаад идэг, нийлүүлэлт байхгүй. Яг тэр үе бол бас яг тэдний тохиолжсэн. Одоо дотоодын нийт бүтээгдэхүүн буюу одоо эдийн засгийн тухайн үед одоо 1990 оноос хойшоо 1990 онд болохоор одоо ам доллараар илэрхийлэх юм бол нэг 25 тэрбум ам долларын дотоодын нийт бүтээгдэхүүн тэг байсан бол одоо хувьсгалаа хийснээс хойшоо одоо арчилсан орн болсноос хойшоо 5 жилийн дараа буюу 1995 онд одоо энэ болохоор 11 тэрбум болоод ер нь бол 1.5 дахиад баг 60%-аар буурсан. Тийм хүнд үеүүдийг бол ер нь тулсан. Тэгээд ер нь бол сэргэлт нь бол 2000 онд авч иж эхэлж байгаа. Тэгвэл одоо 91 онд те яг тусгаар технологи зарлаад Оросоос тустай болсон байна. 2000 оноос сэргэж гисэн гэдэг чинь шүү дээ. Тэгвэл тухайн үеийн яг нөхцөл байдал нь те инфляц ч юм уу мөнгөний бодлого нь ямар байв те. Мөнгөний бодлогын хувьд гэх юм бол яг одоо нөгөө рубльтэй байсан гэсэн чинь 90 оноос өмнөх. За яг мөнгөний дэвсгэрт нь бол өөрөөсөө солигдож байгаа 1993 онд тенге гэдэг мөнгөний дэвсгэрт өөрөөсөө танилцуулаад ашиглалт нь оруулж ирсэн. Тэрний өмнө бол рублээр явж ирсэн. Инфляцийн хувьд гэх юм бол нэлээд хүнд үеийг тулсан. Одоо жишээ нь 1993 он инфляцийн хувьд гэх юм бол ер нь бол 90 онд бол гиперинфляцтай байсан. Одоо hyperinflation гэж яригдж байгаа. Тэр нь бол 2000% үржсэн 1993 онд. 2000% инфляцтай байсан юм уу? Тийм ер нь бол тэгж ойлгож болно. Тэгвэл сая бас хэлээд чинь гибер инфляц гэж байдаг. Тэгвэл гибер инфляц яг инфляц хоёрын ялгаа нь юм уу те? Арай өөр ойлголт уу эсвэл нэг ойлголт уу? Ер нь бол нэг ойлголт. Одоо яг гиперинфляц буюу hyperinflation ч юм болохоор одоо богино хугацаанд бараа бүтээгдэхүүний одоо өргөн хэрэглээний сагсны бараа бүтээгдэхүүний үн огцон өсөж хэлээд байгаа. За онлын хувьд бол ер нь одоо өнгөрсөн сараас хойш 50%-аас дээш өсөх юм бол одоо өргөн хэрэглээний бараа гэдэг чинь одоо өдөртөндөө идэж байгаа нөгөө сагсны бараанууд гэдэг байгаа шүү дээ. Тэгмээ тэрний үн одоо өөрөө сардаа нэг өнгөрсөн сараас 50-аас дээш өргөсөйг яриад байгаа. Гиперинфляц гэдэг юм тий. Тэгэхээр одоо бараа бүтээгдэхүүн тэр чинь рублээр тооцоогоо хийж байгаа. Тэнгүүдээ Оросоос нөгөө юугаа тусгаарлагдчихж байгаа шүү дээ. Тэнгүүд одоо нөгөө Оросын нийлүүлэлтийн гинжин хэлхээний одоо салшгүй нэг хэсэг болсон. Тэндээс ингээд бүх хангамжуудаа авдаг. Одоо хангамжхээс илүү нийлүүлэлтүүд авдаг. Өөрсдөө үйлдвэрлэгч биш орн байсан учраас тэр идэ авдаг байсан ч юм тэр нь орж ирэхээ болчихж байгаа. За тэгээд дараа нь зах зээл чинь нөгөө чөлөөтэй болоод ирэхээр эрэлт амир ихтэй. Оросоос орж ирж байгаа нийлүүлэлт нь багасчихж байгаа. Бусад одоо нөгөө төлөвлөгөөнд явдаг байсан юм байхаа болчоор одоо эрэлт ихтэйгээс үүдэлтэйгээр нь бол ханшиг өсөлт нэлээ явагдсан. Тэгээ сая ойлоо нөгөө тенгэгээ ярьж ирсэн шүү дээ. Яг тэрний өөрөөр нь одоо энэ дээр орж ирж байгаа. За одоо энэ мөнгөний бодлого хэрэгжүүлэхгүй болвол за энэ одоо ингээд зах зээл дээр тулгарч байгаа эдийн засгийн асуудал бол ер нь бол нэлээд цаашаа ламжирах нэ гэсэн үгнээс тенге нь бол нэмэгдэж байгаа. За тэгвэл тухайн үед тенге гэдэг шинэ валют үүсгээд өөртөө явжсэн. Тэгвэл тухайн тенге гэдэг валюта хэрхэн олон улсад одоо гаргаж олон улсад ашиглаж эхэлсэн байна. Эхний ээлжинд болохоор одоо нөгөө ханшаа докторжуулах үүднээс бас мөнгөний бодлого хэрэгжүүлээд 1993 онд болохоор одоо Казах Интербанк Exchange Currency билүү нэг тийм нэртэйгээр одоо одоогоор бол нөгөө юуны Казахстан Stock Exchange буюу хөрөнгөний бирж нь үүсэж байсан. Тухайн үед болохоор одоо энэ нөгөө тенгэгээ илүү докторжуулах олон улсад худалдаалах одоо тэр чинь нөгөө валют хөрвүүлгүүд хийгдэж байгаа шүү дээ. Тэгжээж ханшаа тэнцвэржүүлэх бодлогоор одоо хөрөнгөний бирж анх байгуулж ирсэн. Хөрөнгөний биржийн тэгэхээр анх бол яг өмч өвчлөлтөөсөө илүүтэйгээр юугаа мөнгөний юу лээ? Тийм одоо юугаа мөнгөө хөргүүлэх хийх зорилгоор ерөөдөө үүсгэн болгочихсон байна. Одоо яг тэрэндээ зориулаад одоо нэр нь хүртэл Казах Интербанк гэдэг одоо дотоодынхоо л юу хэлээд байгаа юм л да. Юугаа валют хөрвүүлэхээ гэхээр тэгээд хөрөнгөний бирж гэснээс хөрөнгөний бирж нас сонирхолтой. Тэр чинь одоо анх үүсгэн байгуулагдчихад ямар нөгөө хувьцааны бас арчилсан орон тэр чинь одоо нөгөө төрийн өмчт багасж эхэлж байгаа. Төрийн өмчт одоо аж ахуйн нэгжүүд багасаад өмч өвчлөлөөр ороод манай шиг цэнгэр ягаан тасалбар зав нөгөө тараасан шүү дээ иргэдтэй. Яг тэр процесс бол бас явахсан. Одоо ваучер хөрөнгөөр бол тийм ваучер өгöd хөрөнгөөр бол одоо иргэдтэй ваучер өгöd төрийн өмчт компаниудаа яваа. За тэр үед бас яг Монголтай адилхан одоо нөгөө мэдээлэл эрх зүйн орчин актууд аягүй дутуу байсан. Тэрнээс үүдэлтэйгээр болохоор ил тод байдлаас дутуу байна гэсэн шүүмжлүүд аягүй гарч ирсэн. За тэгээд одоо хөрөнгөний буюу баялагын одоо тэнцвэртэй бус хуваалт одоо жишээ нь тухайн үед яг мэдээлэлтэй ойрхон мэдлэгтэй байсан хүмүүсүүд нь одоо компаниуд өмчлөөд авцсан гэх шиг Монголын яг 90 онд гарч ирсэн үйлдэл гарч ирсэн. Тэгээд энэ юу нь болохоор 1997 оноос эхлээд одоо 1990 оны сүүлээс эхлээд хөрөнгөний зах зээл нь болохоор хөрөнгөний бирж нь бонд,
хувьцаа, үүсмэл үн цаас гэх мэтчлээ одоо бүтээгдэхүүнүүдэд харилцаалж эхэлсэн баг. За тэгээд ер нь бол одоо ингээд юугаа Forex буюу одоо валют хөрвөл бол өөртөө агуулж байгаа хэрнээ. Дээр нь одоо үн цааснуудаа оруулж ирээд 1990 оны сүүлээс эхлээд ер нь л хөрөнгөний бирж үйл ажиллагаанд ороод нэрээ бас хэлсэн баг. За тэгээд эндээс хоошоо бол ер нь эдийн засаг нь бол ингээ 2000 он гарчиж байгаа. За 2000 он бол одоо манайх, Казахстан, за ер нь байгалийн баялагтай орнуудын хувьд бол эдийн засгийн өсөлт нь бол одоо бүүн буюу тесрэлт хийж исэн үе нэг. За тэрүүгээр бол үнэхээр Казахстан болон Монгол бас бол үнэхээр олон улсын одоо хөрөнгө оруулагчтай хаалгыг татаж эхэлсэн. 2000 оноос хойш үед гэсэн үг. Тийм 2000-аас 2010 он хүртэл. Одоо ер нь нэг 10 жилийн decade одоо нэг decade буюу одоо 1.10-аар л үйл явдлууд өрнөд байна гэж харагдаад байна. За тэгвэл 2000 оноос 2010 он хүртэл ихтэй яг бүүм хийсэн тесрэлтийн үед яг юунаас юу нөлөөлөв те одоо өөрөө бол уул уурхайн орон гэдэг гэж байна шүү дээ. Тэгэхээр уурхайнууд нь ашиглалтанд ордог ч юм уу. Тиймэрхүү төсөл байдал үүсч ирсэн. Зөв. Яг нэг уурхай гэхээс манайх ч юм бол нэг уурхай шүү дээ. Одоо нүүрс олборлоод нэг экспортын бараг 90%-ийг нь юугаар явж байгаа. Тэдний болохоор илүү нефт газрын тос руугаа төвлөрсөн. За тэгээд хажуугаар нь хөдөө аж ахуйнаас хүчсэн тийм ороо явж байгаа. Тэгмүүд одоо яг 2000 он гарснаас ч одоо commodities буюу одоо түүхийн эдийн юм маань өөр амар өсөлттэй байсан. Ханш өсөлттэй, гадны хөрөнгө оруулалт нэлээх орж ирж исэн. Тийм үе таарчж байгаа. За тэгээд одоо чинь Казахстанных дээр жишээ авах юм бол одоо 2000 онд дотоодын нийт бүтээгдэхүүн нэг ойролцоогоор нэг 18 тэрбум $, ердөө хүрж ирсэн. Тухайн зөвлөлт холбоот улсын үед те 25 тэрбум $, байсан гэж. Тэнгүүт тухайн үеэс 10 жилийн дараа 18 тэрбум болж гисэн гэсэн үг шүү дээ. Одоо ер нь бол өс нөгөө нэг агшчаад буцаад өсөлт нь аягүй удаашрсан байсан. Тэгсэн чинь 2010 оны жилийн эцсийн байдлаар болохоор дотоодын нийт бүтээгдэхүүн өөрөө 148 тэрбум хүрсэн байна. Тэгэхээр ч одоо нэг 10 хэдэн дахин өссөн. Тийм үзүүлэлт. За тэр нь л мэдээж одоо нөгөө байгалийн баялагуудаа экспортлоод үйлдвэрүүд нь ашиглалтанд сая асуужсэн тийм. Үйлдвэрүүд нь ашиглалтанд ороод өөрсдөө одоо газрын төсөө юу олборлдог болонгуудаа тэрийг экспортлоод эхэлчихэж байгаа. Тэгээд тэрнээсээ гадна бас нөгөө олон улсын хөрөнгө оруулалтын юм бол татах зайлшгүй шаардлагатай юм байна. Одоо foreign direct investment хэрэгтэй юм байна. Эсвэл хөрөнгөний капитал зах зээл дээр нь бол олон улсын хөрөнгө оруулагч нар зайлшгүй орж ирэх хэрэгтэй юм байна гэдэг. Гадны хөрөнгө оруулагч нар орж ирж байгаа дээр нь одоо хууль эрх зүйн орчноос ер нь таад орчнуудыг бүрдүүлж эхэлсэн. За тэгээд одоо ер нь бол яг нөгөө нэг юун дээр экспортын дээр тулгуурлаад тухайн улсын маань одоо эдийн засаг бол маш сайн өссөн. Тэр одоо жилүүдийн одоо дундаж өсөлт нь бол нэг жилдээ нэг дотоодын нийт бүтээгдэхүүн 7-8 өссөн үзүүлэлт болчихж байгаа юм л да. 10% өссөн хэрэг тий. Яг тухайн 2000-аас 2010 онд. Тий, зөвхөн тэрнээс хооронд. Яг өсөлттэй жилүүд нь бол тухайн үед л хамгийн юу тий оргил үе дээр явуулсан байна шүү дээ. Тий. Одоо зөв надаас гэж 2012 оны Монголын эдийн засаг өсөлт гэдэг шүү дээ. Тэр чинь 12.8% байдаг. 12.4% байдаг тий. Тэнгүүтэл монголчин болохоор тухайн үед хэрэгжүүлжсэн хөтөлбөр нь эргэн бүрт 21,000 гэдэг хөтөлбөр хэрэгжүүлээд хүм болгон бүгд тарааж эхэлсэн. Тэнгүүтэл буцаад нөгөө нөхцөл юу өсөлттэй байсан зах зээл нь буцаад уналттай болж эхэлдэг ч юм уу те. Тэгвэл Казахстан энэ яг өсөлтөө барьж хадгалах ч юм уу те. Өсөлтөө цааш нь үргэлжлүүлэх зорилгоор ямархуу үйл ажиллагаанд хийсэн бэ? Казахстаны хувьд бол нөгөө ойл угаасаа амар сайтай, газрын тус сайтай. За тэрийг ингээд юу яагаад тэгэхээр экспорт нь болохоор одоо surplus буюу одоо илүүц нэмэгц одоо орлогоо төлөвлөгөөнөөсөө илүү давсан орлогод байгаа шүү дээ. За тэр юу орж ирсэн орлогыг болохоор засгийн газар нь үндэсний сан байгуулад National Fund байгуулсан. За тийш нь одоо тэр илүү орсон хөрөнгөдөө байршуулж агаад тэрийг нь болохоор одоо хөрөнгө оруулалтын удирдлагын газрууд менеж хийж ирсэн. За тэгээд тэндээсээ хөрөнгөө цуглуулж байгаа. За одоо садхаан одоо эдийн засгтаа одоо үр хөөжтэй байж болох тиймэрхүү салбарууд руу хөрөнгө оруулалт хийдэг тиймэрхүү замаар ер нь ашиглаж байсан. Тэгэхээр байгалийн баялагаас орж ирсэн хөрөнгөөр сан байгуулад тэрүүгээрээ дахиад цаашаа хөрөнгө оруулалт хийгээд хийжсэн байна тийм. Одоо дэд бүтцтэй хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм л одоо тэр нь одоо улсын хч байж болно. За тэгээд одоо хөрөнгөний зах зээлийн дэд бүтцтэй хүртэл нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Хамгийн сонирхолтой нь одоо жишээ нь манай түүхийн эдийн харилцаа чи одоо нэг орж ирээд нэг хөрөнгөний биржээр явдаг бол нэг 2 жил болох гэж шүү дээ. Тэгэхээр Казахстаних ч юм бол 2009 онд байсан баха би буруу санаа 9 илүү тийм дээр хавцаа одоо уул уурхайн биржинд харилцаанд орж эхэлж ирсэн. За тэр нь яаж байгаа вэ гэхээр одоо нөгөө уул уурхайн бирж хөрөнгөний биржээрээ дамжчихад нээлттэй болчихж байгаа бүх мэдээлэл нийлтод тэг гадны хөрөнгө оруулагч нараа оролцох нь ямар ч асуудал болоод ирчихэж байгаа.
тэгэхээр одоо гадны нөгөө нэг экспорт улам нэмчихэж байгаа, ил тод байдал нэмэгдээд арилжааны идэвхэн ч гэсэн нэмэгдээд одоо гадны хөрөнгө оруулагч нарын Казахстан улсын хөрөнгөний зах зээлд итгэх итгэл үнэмшлийг илүү нэмж өгч байгаа. Тийм үйл явдал болсон. За хоёулаа ерөнхийдөө 10 жилээр сая ярьлаа шүү дээ. Тэгвэл 90 онд яг ардсан нийгэм рүү шилжээд 2000 он хүртэлх нөхцөл байдал болон за 2000 оноос 2010 он хүртэлх эдийн засгийн яг нөхцөлтийг нь ярьлаа. Тэгвэл 2010-аас тэгээ 2020 он хүртэл яг ямар үйл ажиллагаанууд ямар бодлого хэрэгжүүлж байна? За яг эдийн засгийн хувьд гэх юм бол ер нь 2010-аас 20 оны хооронд бол эдийн засаг бол ер нь жоохон бууралттай байсан. За тэр нь юунаас үүдэлтэй гэмэл бас нөгөө байгалийн баялагаас шалтгаалж байгаа. Нэг 10-нд ч одоо нөгөө нэг commodities түүхий эдийн хашингаар аюулсаа өсөлттэй очиж байгаа шүү дээ. Тэгмүүд дараагийн юун дээрээ cycle дээр болохоор одоо нефтийн үн өөрөө унцсан. За тэгээ нөгөө манайх одоо яг манайх дээр гарч байгаа кейс юм л да. Одоо нөгөө юуны нүүрсний үн буураад байгаа шүү дээ. Гарч байгаа хэмжээ адилхан, борлуулж байгаа хэмжээ адилхан гэсэн нүүрсний үн унцах нөгөө орлого нь багасаад байгаа. Яг тэрнтэй адилхан нефтийн үн олон улсад унцсан. Нефтийн үн унангууд тухайн одоо юуны улс орны олж байгаа орлого болоо одоо сэргэн бас холонд нь ер нь сөргөөр нөлөөлөд дотоодын нийт бүтээгдэхүүнч одоо 2013 онд нэг 240 орчим тэрбум ам.долларт өнгөлөгдөжсэн бол 2000 тэр чинь 16 илүү 17 онд 2 дахин багасаад нэг 130-40 руу хаад ороод ирсэн байна. Тийм 137 юм 2016 онд. Тэгээд юу яхаар энэ ч одоо нөгөө эдийн засаг дахиад удаашраад ирчихэж байгаа. За олон улсын нөгөө юунаас хэд хамааралтай болчихж байгаа шүү дээ. Одоо яг зөвхөн нефт гээл тэгэхэд ч одоо бирж дээр арилжаалж байгаа нефттэй холбоотой одоо баахан хэлцлүүд гадны хөрөнгө оруулалтууд байгаа. Тэр юунууд ч ингээл зарим нь гарч эхэлнэ, алдаглууд бий болоод ирэнгүүт тэр нь ингээд даамжраад одоо нэг тойроо шууд бусаар нөлөөлсөөр дотоодын нийт бүтээгдэхүүнд бас нөлөөлөд. За энэс үүдэлтэй болохоор одоо юуныхан болохоор Казахстаныхан ч 2018 онд Астана олон улсын санхүүгийн төвийг байгуулсан AIFC гэдэг Астана International Financial Center гэдэг одоо эдийн засгийн бүс нутгийг байгуулж байгаа. За энэний нэг давуу тал нь болохоор одоо олон улсын хөрөнгө оруулалтыг татах зорилготойгоор байгуулагдаж байгаа. Тэгээд энэ дээр одоо яг энэ бүсэд одоо нөгөө нэг юунууд бизнесүүдийг л татах гэдэг байгаа. Гадны хөрөнгө оруулалт. Тэгмээд одоо яг энэ хүрээнд ингэж явагдаж байгаа юм дээр зон одоо хэлслүүдийг нь болохоор шүүх нь болохоор дотоодын шүүхээр биш одоо Английн эрх зүйн жишг шүүхээр зохицуулагддаг. Тэгэхээр одоо нөгөө нэг Английн жишг нөгөө нэг эрх зүйн жишг байгаа шүү дээ. Одоо олон улсын ингэж хэлж болохоор. Тэгмээд одоо нөгөө манайх ч одоо дотооддоо ингэ шүүхээр шийдвэрлэхгүйгээр олон улсын тийм стандартын шүүхээр Английн стандартын шүүхээр шүүгддэг болоод ирэхээр гадны хөрөнгө оруулагч нөгөө итгэл үнэмшил дахиад сэргээд ирчихэж байгаа. Нөгөө талаас одоо ханшаа цоожлох нефтийн юунуудыг нэгтгэж гэж амар савлгаанаас нь ер нь бол төлөвлөсүүлээд эхэлж байгаа. За тэгээд дараагийн авсан арга хэмжээ нь болохоор нөгөө эдийн засгийн нөгөө юугаа өмнө нь болохоор хөдөө аж ахуй байсан. За тэгээд байгалийн баялагууд гэжсэн шүү дээ. Энэ хоёроос Оросоос хэдих хамааралтай байсан гэдэг. Одоо эдийн засгийн төрөлжилт байхгүй гэдэг. Энэ нөгөө төрөлжилт дутуу байгаа нь дахиж харагдсан. За тэгээд энэ дээр ер нь бол төрөлжилтөө нэмье гэдэг үүднээсээ олон арга хэмжээнүүдийг эхэлсэн. За энэний нэг нь болохоор одоо нөгөө төрийн өмч хвчлэл 1990 онд явагдсан ч гэсэн одоо ингээд дуусаагүй төрийн өмч том компаниуд одоо газрын тус нийлүүл олборлоод нийлүүлдэг тиймэрхүү компаниуд байгаа юм бол дахиад нөгөө IPO хийгээд олон нийтэд санал болгоод одоо манайх ч нөгөө системийн том банк зах зээл нэг орж ирэл зах зээл амар өсөж байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан юм системийн томхон компаниуд нь өөрсдөө IPO хийж олон нийтэд болж гисэн. Тэгээ тэрийг нөгөө эрх зүйн орчноор шийдээд өгч байгаа. Заавал ингээд юу яагаад IPO хийгээрэй гэдэг юу оруулж ирээд. За тэгээд энэ ч болохоор энэ нэг ардын IPO лөө тий ардын IPO гэсэн юунаас үүдэлтэй хөтөлбөрөөс үүдэлтэй 2012 оноос эхлээ хэрэгжиж байгаа. Тэгэхээр манайх ч юм бол бас саяхан шүү дээ одоо нэг ковидын дараагаас эхлээл 22 тэр хавцанаас л ер нь багтай. Одоо бас хүлээгдэж байгаа бас хэд хэдэн төрийн өмчт компаниуд байгаа. Тэгээд санхүүгийн зохицуулах хорооны гэсэн яригджилээ одоо нэг төрийн өмчт компаниуд бас авчлаа. Тэгээд тэр төрийн өмчт компаниуд ер нь зах зээл дээр ороод ирэхээр дагаад тэнд ажиллаж байгаа хүмүүсүүд нь өөрсдөө офицайтай болох боломжтой болчихсон. За тэгээд эдхийг нэмэгдүүлж гэх мэтчлэнгээр ер нь зах зээлд айгу эрен нөлөөтэй болсон байна. Тэгэхээр хөрөнгөний тэр бодлогоноос хөрөнгөний компаниудаа орчлаад за мөн хөрөнгөний зах зээлд оролцож байгаа хөрөнгө оруулагч иргэдийг бас оролцуулах тийм болгоо тий. Одоо яг тэрнээс гадна одоо өөр хэд хэдэн хэрэгжүүлсэн аргачлалууд бас байгаа юм л да. Бид чинь нэг сарын өмнө нэг 2 минут рилсгээд танилцуулж байсан шүү дээ. Санаж байвал. Тийм тэрэн дээр ярьжсэн ч л одоо яг байгалийн баялаг зохистой ашиглах гэдэг нь одоо нөгөө юугаараа л National Fund үүсгэсэн. Үндэсний сангаа байгуулсан тухайн сан дээр төлөрсөн хөрөнгөөрөө ахаад дэд бүтцүүдтэй хөрөнгө оруулалт хийгээд эрх зүйн орчин бол одоо хөрөнгө оруулалт орчныгоо бэлдээд эхэлсэн байгаа. Тэр нь нэгт орчиж байгаа. За дараагийнх нь одоо эрх зүйн шинжилэл гэдэг
тухайн улсад бол яг зайлшгүй нөгөө нэг гадны хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. Дотооддоо одоо бэлэн мөнгө авах байгаа шүү дээ. Тэгмээ гаднаас мөнгө өрсөл оруулж ирэх хэрэгтэй болонгууд одоо хөрөнгө оруулагч нар орж ирэхэд заавал шаардлагатай одоо нөгөө юунуудыг эрх зүйн орчнуудыг бүрдүүлж эхэлж байгаа. Тэрний юу гэхээр одоо татврын орчин. Хөрөнгө оруулагч нарын ер нь хамгийн ихэнд харж байгаа зүйл болохоор за татвар одоо хэд байх вэ? Үнэхээр амар ашигтай байдаг. Гэхдээ одоо хөрөнгө оруулалт ашигтай байлаа гэсэн татвараас одоо 20-30% татвар төлөөд бас аюул өндөр. Тэгээ ер нь бол татвар нь өмнө насны манайхтай ойролцоогоор нэг 20-30% та байж байгаа. Одоо ер нь бол буураад 10% болсон байгаа юм бэл. За тэгээ олон улсын одоо нэг стандарт байгаа шүү дээ. Санхүү бүртгэлийн стандартыг бол 2006 онд л бараг нэвтрүүлсэн байсан. Тэгээд өшөө цаашлаад одоо зах зээлийг либералчлах гэж байгаа. За энэ чигтээ одоо ер нь нэлээд нурчлаа. Гэх мэтчлэнгээр ер нь нэлээд олон одоо нөгөө нэг төрийн одоо нөлөөтэйгээр одоо засгаас нь тэгээ хууль эрх зүйн орчнуудыг бүрдүүлээд өгөхөөр зах зээл нь бол өөрөө ялч юмд зам ёсоор аюул урттай хөгжиж байгаа. Одоо ер нь яг Казахстан улсын хамгийн том компани за эсвэл бол яг хөрөнгөний бирж дээр нэрлэлжлэгдэж байгаа хамгийн том компаниг ямар компани гэдэг вэ? Kaspi гэдэг нэг санхүүгийн компани байгаа. За ер нь бол үйл ажиллагаа эрхэлж байгаа нь болохоор финтек тал руу явдаг. За банк, e-commerce. За тэгээд нөгөөх нь юу вэ? Одоо ерөнхийдөө бүтэн экосистем тогтооцсон. За тэгээд тэрийг болохоор ер нь бол Казахстаны одоо үүрх бүр одоо баг хүн болгон ашигладаг гэж байгаа. Тэрүүгээр дамжуулаад төлбөр тооцоогоо хийждэг. Төлбөр тооцоогоо хийгээс гадна зээл авчдаг. Тэнцэн зөвхөн иргэдэхгүй аж ахуйн нэгжүүд хүртэл ороод зээл авдаг. За тэгмүүдээ e-commerce буюу одоо нөгөө marketplace дээр тэнцэн шууд худалдаа наймаагаа бас хийждэг. Тэгээд ер нь тэрийг одоо тэр Kaspi-гээ тойроод охин компаниудаараа дамжуулаад тойрсон бүтэн юм санхүүгийн экосистем явж байгаа юм бил. Тэр нь болохоор нэг апп дээрээ зохицуулагдсан гэж би уншиж байсан. Төлөв тийм том платформ байгаа тийм. Тийм ер нь супер апп гэж явт юм бил. Одоо нөгөө Монгол бас нэлээд хөгжүүлэгдээд байгаа шүү дээ. Одоо томоохон группууд бүгдээрээ супер апп болох гэдэг. Тийш бол нэвтэрсэн. За тэгээд ер нь компани Nasdaq дээр ADR-аар орсон хөрөнгө оруулах боломжтой явж илээ. Лондонгийн exchange дээр байгаа. Ер нь хараад байхад Англид ер нь энэ уурын чинь нэлээ холбоо хамаар сайтай хамтын төлөвлөл нэлээд сайтай юм. Тэгэхээр ер нь томоохон компаниуд ихэнх нь Лондонгийн exchange дээр бол гарцсан. За цэвэр ашиг маржин болохоор 40%-аас дээш. Ер нь бол одоо санхүүгийн салбарын компанид бол айгүй маржин өндөртэй ажиллаж байгаа. За тэгээд одоо бараг 20 гаруй сая нөө иргэнтэй гэж байна шүү дээ. Бараг айл өрх болгоно хүн болгон бараг ашигладаг эдний платформыг. Тэмүүдэд эднээс өөрсдөө гаргасан юм болохоор 85-аас дээш өрн дижитал одоо төлбөр тооцооны системийг шилжүүлсэн. Уламжлалт одоо нөгөө уламжлалт гэдэг картыг яриад байгаа. Карт бол ердөө нэг 15 хүрэхгүй хувиар байж байгаа. Хэрэг нь бол бараг бүтэн дижитал юу руу шилжүүлсэн байгаа. Тийм платформ байгаа юм. Энэ юунаас гадна бас нэг сонирхолтой компани нөгөө Казахстаны юуг ингээ хараад байж хахад одоо нөгөө дэлхийн тренд болоод байгаа чинь сэргээгдэх эрчим хүчийг жоохон хоошин тавиад уламжлалт эрчим хүчээр явж иж одоо энэ технологийн инновацийнхаа хөгжүүлэх одоо тэрийг нийлүүлж чадах юм гэсэн хүндлэн дээр одоо нэг цөмийн эрчим хүч рүү шилжих гээд байгаа шүү дээ ураны. Тэгмүүд хамгийн сонирхолтой энд нэг компани байгаа. Kazatomprom гэдэг хувьцаат компани. Лондонгийн exchange болон Казахстан exchange дээр давхар арилжаалагдаж байгаа ийм нэг компани байна. За энэ компани болохоор дэлхийн одоо хамгийн том уран олборлагч компани байна. Одоо дэлхийн нийт нөгөө 100 одоо ураны олборлолт нийлүүлэлт гэж байгаа шүү дээ. Олборлолт гэж байгаа. Тэрний дэлхийн хэмжээнд 22%-ийг дангаараа бүрдүүлсэн ийм компани нэлээд том. Тэмүүтээ эднийх болохоор яг сая сүүлийн 25 оны 1-р удирдлагын тайланг нь харсан чинь борлуулалт бол ашигтай ажиллагаанд нэлээд буурчихсан. Гэтээ одоо нөгөө нэг цөмийн тэр чинь юу лээ? Цөмийн эрчим хүч одоо ураны одоо хэрэглээ улам нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Бид нар ч бас нөгөө ураны эд одоо гадаад арилжаан дээр санал болгоо яваад байгаа шүү дээ. Тэгмүүд тэрнтэй бас холбоотой ханшин савлгаа өндөртэй. Гэтээ ер нь бол яг урт хугацаанд байх юм бол бас нэлээд хөрөнгө оруулалт их боломжтой компани байна уу гэдэг ер нь хальтаа анхааралтай авсан нэг ийм компани байна. Уран ялч сүүлийн үед бол нэлээд олонний анхааралтай байгаа тийм. Маа зүгээс ч гэсэн бол ураны ETF-ийг сайхан санал болгосон шүү дээ тийм. Ер нь санал болгосноос хойш ч бас нэлээд хөрөнгө өссөн явж байгаа. Би буруу санааг бол 20-30% өссөн явж байгаа шүү. Тэгээ яг бид одоо хараад байгаа нь сэргээгдэх эрчим хүчний одоо нэг Трампаас эхлээд нэг бодлогууд нь хэрэгжээд эхэллээ шүү дээ. Сэргээгдэх эрчим хүчний одоо Байдны засгийн газрыг хэрэгжүүлсэн бодлогуудыг бол одоо 27 оноос эхлээд удаашруулаад багасгаад одоо кредит хөнгөлөлтөнд төр олгочихсон бол тэрийг одоо татах гээд байгаа. Тэгэхээр ер нь бол сэргээгдэх эрчим хүч тэгээд дараагийнх нь болохоор одоо ураны гэдэг одоо уламжлалт юунууд цөмийн эрчим хүчүүд ер нь бол өсөж магадгүй юм байна гэж хараад байгаа. Тэгэхээр чи энэ нөгөө нэг буцаа Казахстан руу ороход чинь Казахстан ч өөрөө айгүй нөгөө юу ихтэй компани болчиход байгаа. Компани орон болчиход байгаа шүү дээ. Одоо газрын тос нийлүүлж юм. Зөвхөн нэг компани л гээд одоо нийт ураны олборлолтын 20% дангаараа бүрдүүлж юм гэхээр
эх жилүүд бас ер нь бол энэ юуны орны дотоодын нийт бүтээгдэхүүн за хөрөнгөний зах зээлийн өсөлт бол нэлээд өндөр байх боломжтой болов уу гэж хүлээгээд байгаа. Тийм ээ тий. Өөртөө сонирхолтой мэдээлэлүүд байлаа. За хоёулангийн одоо ерөөдөө яриад дуусгах гэж байна. За ингээд Казахстан улсыг те ингээд түүхээс нь ахуулаад өнөөгийн нөхцөл байдал хүртэл ингээд ярилцсангууд яг Монголтой ерөөдөө ойролцоо те эдийн засаг болон газар зүйн байршил за түүхийн хувьд ч гэсэн яг Монголтой ойролцоо байгаад байна те. Хоёулаа зөвлөлт толгойд улсын харьяалт байсан за тэгвэл 90 оноос хойш чөлөөт эдийн засаг руу шилжиж байгаа хөрөнгөний зах зээл нь хөгжөөд те ерөөсөө 30 гаруй жил 30 орчим жил болоод явж байна. Тэгэнгүүт л яг одоо үзүүлж байгаа үзүүлэлтүүд болон за тэр хөрөнгөний зах зээлийн тоон үзүүлэлтүүд нь Монголоос бол хавилуулаад байгаа шүү дээ. Тэгэхээр Монголын хөрөнгөний зах зээл болон монголчууд яг эндээс сурах боломжтой зүйлс тийм юу вэ? Миний хувийн бодлоор бол одоо энэ юунаас илүү хамааралтай нь улс төр засгийн газраас тэр нь одоо яаж вэ гэх нэг гадны хөрөнгө оруулагч орж ирэх за одоо орж ирэх мөнгө урсгалыг нэмэгдүүлэхэд гадны хөрөнгө оруулагчдад зориулсан таатай хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэхэд ер нь бол нэлээд ач холбогдол үйл зүгээр санагдсан. За жишээ нь одоо татварын хөнгөлөлт ч юм уу тийм үзүүлэлт ер нь бол байж болно. Энэ юунууд болохоор ер нь санхүүгийн зохицуулах хорон дээр бол ер нь яригадаад тийшээ сангийн яамаар дамжаад ер нь бол засгийн газар бол усыг бол баг хүртсэн байгаа байх. Тэгэхээр ер нь бол миний бодлоор бол одоо нөгөө яг одоо би сайн нөгөө нэг жишээнүүд авсан шүү дээ. За RDIPO гэдэг нөгөө юу хэрэгжүүлж эхэллээ. Одоо төрийн өмсөх компаниудыг ахиж нээлттэйгээр одоо тэр чинь 90 оноос хойш явж байгаа дахиад нэг 10 хэдэн жилийн дараа ахиж явуулаад том компаниуд дахиад хөвчлээд байгаа шүү дээ. Тэр процесс бас манайх дээр ахаал хийгдэх гэж яригдчихэл байгаа. Тэгээд юун дээрсэн энэ жил дээр лөө мөрийн хөтөлбөр дээр л ядч байсан нөгөө төрийн өмсөх компаниудыг дахиад нөгөө юу IPO хийлгэж олон нийт санал болгоно гэсэн юу бол хэвэндээ явагдаж байгаа. Тэгэхээр эдгээр зүйлсүүд бол ер нь ойрын жилүүд бас хийгдэх бах. Тэгэхээр одоо системийн 5 банк зах зээл дээр нэмэгдэхэд ямар бол хөрөнгө оруулагч нар зах зээлийн үнэлгээ яаж нэмэгдэж байгаа бэлээ. Тэрнтэй адилхан ер нь зах зээл томоохон компаниуд орж ирнэ. За тэгээд өшөө бас нэг яригдж байгаа зүйл ч юм болохоор одоо нөгөө Монголын топ 100 аж ахуйн нэгжүүд байгаа шүү дээ. Тэр эдийг бас лист хийгээд хөрөнгөний биржээр гаргаад олон нийт хөрөнгө оруулах боломжтой болгоё гэдэг одоо төслүүд гэх юм уу ер нь яригдж байгаа нэлээд дээгүүр. Тэгэхээр ер нь эдгээр зүйлс ороод ирчих юм бол ер нь бас маш хурдтай явах бах. Тэгээд тэр том компаниудыг дагаад одоо гаднаас орж ирэх хөрөнгө оруулагчдын тоо бас нэлээд нэмэгдэх хандлагатай байх. Тэгэхээр яг манайх одоо яг хэрэгжүүлсэн бодлогуудыг бол яг үнэт л хэд яг хэрэгжүүлсэн бодлогууд хэрэгжиж байгаа. Гэтэ Казахстантай харьцуулах юм бол жоохон хойно явж байгаа. Тэгэхээр одоо эдгээр юунууд л жоохон яарвчлах явахтай арай нэг нааша одоо хугацаагаа нааша сунгаад эрт орж ирж чадах юм бол ер нь зах зээл бол ер нь улам хурдтай өсөх бүрэн боломжтой байна л гэж харагдах. За өнөөдрийн ярилцлагаар бид нэр сонирхолтой бүр сурамжтай жиж болох үс зүйлсийг бид нартай хуваалцсанд баярлалаа. Гоё судалгаа байлаа. Capital World podcast-ийн 2 дахь дугаар үгээр өндөрлж байна. За та бүгд дараагийн подкастууд дээр өөрийнхөө сонирхож буй улс болон компаниудын талаар судалгаа хийлгэж манай мэрэгчлэнүүдээс сонсохыг хүсвэл комент хэсэгт үлдээгээрэй. Ингээд хамт байсанд баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Баярлалаа. За баярлалаа.